За тэгэхээр үндэсний хэмжээний 39 дахь удаагийн номын баяр маш төгөлдөр сайхан 3 өдрөөр үргэлжилж одоо удахгүй өндөрлөгч байна. Гэхдээ бас арай болоог байна 2-3 цаг дутуу. Одоо ингээд 18 цаг болж байгаа гэхэд маш олон асрууд, олон уншигчтай ингээд байж гэн. Тэгээд асар болгон маш олон номтой. За ном болгоны зохиогч одоо уран бүтээлч, хэвлэн нийтлэгчд нэрснээрээ их онцлогтой. Манай мөнх цэцэрлэг багш одоо энэ хятад хэлээр бол ингээд одоо баг 30 гаруй жил ажил сурж байгаа юм мундаг өсгөө байдаг. Тэгээ мөнх цэцэрлэг багш энэ номыг би сая энэ асар дээрээс авлаа. Хятад хэлний анхан ба дунд шитний сурагчийг энэ ч одоо анх яг гарч ихт нь бас үзчихсэн юм аа. Ийм гоё ном. Энд чинь нэг өмнө нь бас нэг ногоон байлуу та. Ийм гоё дахиад бас хэвлэлт нь явж байгаа юм байна. Дахиад хэвлэхтэйгээр аюул үнэтэй болчих магадгүйгээд хятад хэлний анхан ба дунд шитний сурагч гээд эндээс бол ерөөсөө хятад хэл сурагч байгаа хүн болгонд маш ойлгомжтой энгийн үгээр тэр холбоос үг мөг нь хамгийн бидний одоо нэг өдөр тутам хэрэгэлдэг тэр одоо үгнүүдийг ингээд заацсан. Тэгээ өөрөө бас цахимаар хичээл бас заана гэжсэн. Тэгээд ийм гоё ном худалдаж авлаа. За дээр нь одоо нэг хятад Монголын харилцаа их өргөн дэлгэр болж байна. За үүнтэй холбогдсон бид нар хятадаар яриад байдаг. Хятад хүмүүс монгол хэл бас сурмаар байна гэдэг. За тэгэхээр хятад хүмүүсийн бие дааж сурах юм өөрөө бие дааж сурах, монгол хэл сурах ийм гоё хөөрхөн ном бас авлаа. Би нэг сар төлөө хятад явсан чинь монгол хэл сурмаар байна. Монгол руу хөрш орн руугаа явмаар байна гэдэргээд бас хүмүүс залуучууд ярьж ирсэн. Нэг гэр бүлийн хоёр бүр очиж 3 сар болж монгол хэл сурна гэдэг. Тийм ном байдгүй. Эхлээд бид нэг анх шатны мэдлэгт. Тэгсэн чинь харин цацаа өгч чинь ийм ном гаргацсан юм байна шүү дээ. Тэр хоёр дүүдээ энэ номыг бэлэглэнэ гэд хоёуланд нь нэг нэгийг өгнө гэд ингээд хоёр ном авчлаа. Ер нь одоо хятад найзтай авч бэлэглээрээ бас Монголд байгаа хятад хүмүүс ч гэсэн нэг цөөхөн монгол үг сурчих юмсан гэдээ байж идэг шүү дээ. За ийм гоё сонирхолтой номнууд. Ер нь тэгээд одоо энэ нөгөө асруудад байгаа ингээд сая бид нар нэг цөөхөн асраар ингээд ороод үтсэн чинь ямар гоё сонирхолтой шинэлэг тэгээд гоё хэвлэлттэй, гоё утга санаатай ийм гоё номнууд гаргадаг болцсон юм бэ. Тэгээ номын ертөнцийн бол үнэхээр өргөн дэлгэр за ийм сайхан болжээ. Тэгээд жилээс жилд одоо үндэсний хэмжээний номын баяр маань гоё болж байна. За тэгээ энэ арга хэмжээг зохион байгуулдаг бүх хүмүүст баярлалаа. Бид нар ч бас ингээд дараа чи одоо баяруудад оролцсноо.